Эр хүн сониучрахад автобусаас буу. Урагшлах замыг хар манан таглан хүчжээ. Хэдхэн хоногийн дотор л гэж хэн санах билээ. Бүтэн хотхон тэр чигтээ хачин хар мананд залгуулчихв. Тэгээд оршин суугчид нь шинж тэмдэггүйгээр ор мөргүй алга болов. Хамгийн цөхрөм нь тэр өтгөн мананд аимшигт мангас нуугдаж байсан явдал. Юу басныг ярихын тулд нэг удаагийн услаас эхлэхээс өөр аргагүй. Сувсагч Эси толгой гудайлган сургалтын тэмдэглэлээ давтаж байлаа. Хажуу дахь дэвтэр нь санамсаргүй унчихв. Тэр бүхий ч амжаагүй байтал ард талын суудлын ир төрүүлж авч өглөө. Заримдаа бүр комик зурдаг нэгэн. Джейсон танил юм шиг дэргэд нь ирээд суучихв. Гартаа барьсан харандааны үзүүр нь хурдтай цавчилтан. Бодлогын түүнд нэг хөрөг зураад өгөв. Зургийн цаасан дээрх амьд мэд төрхийг хараад Эсийн зүрх өөрийн ирэхгүй догтлов. Джейсонтай илүү ярих гэсэн мөчид том автобус гинэт хүчтэй мөргөлдөд өртөв. Эси гэрийнхээ орон дээр хөвтөж байлаа. Тэр осос ердөө нэг хар дарсан зүүд байсан юм болов уу? Гэтэл ширээн дээрх сэрүүлхийг харангуйтаа тэр өөрийгөө хоцорхон гэж сая ухаарлаа. Яаран угаалгын өрөө рүү гүйж ороод нүрээ угаахад сууган гинэт хитрхийг өтгөн өсөрхөө болчихсон байв. Үзэгдэл нь хачин байсан ч тэр бодож тунгаах завгүй. Хувцаа өмсмөгцөө ажил руугаа яаран дахив. Эсигийн ажил бол сувлагч. Гэвч имлэгийн үүдний танхимд дөнгөж хөл тавимагц. Хөлн газарт хадагдсан мэт хөдөлсөнгүй. Урд нь сувлагчид тасралтгүй сүлжилтдэг хонгил. Одоо бол ганц ч хүн харагдахгүй. Агаарт ариутгагчийн үнэр ухмал нам гүмтэй холилдно. Түүний дуу хоосон хонглоор цууратав. Эсэг алзуурсан мэт бүх тасаг өрөөгөр гүйж. Гэхдээ зөвхөн хоосон ажлын байрууд л үзэгдэв. Бүх хүн хормын дотор бөөнөрөө алга болсон мэт. Эсийн уруугаар нь хүйт даахыг л мэдрэв. Яаран имлэгийн хаалгаар гүйн гарлаа. Гэтэл түүнээс ч илүү айдсын зураг өгтөв. Бүтэн хотхон аимшигтайгаар нам гүм. Дэлгүүрүүдийн хаалга онгоосон чихтэй. Замын хажуугийн машинуудын хойд гэрэл хүртэл ассаар. Гэтэл гудамжинд сүудэр төдийч хүн алга. Эсигийн алгаас хүйтэн хөс туслав. Ийм хачин дүр зургийг тэр юр дааж хүлээж авч чадсангүй. Тэр айлаас айлт хонхыг нь тасралтгүй дарж цонх хаалгыг нь нүдэв. Гэхдээ хариун дан ганц ухмал нам гүм. Хотхон даяараа шөнөөр нүүгээд явчихсан юм болов уу? Эси яаран машина жолоодод буцаад гэрлүүгээ дахив. Шүн дунд болоход тэр гинэт чанга хөгжим сонсов. Гараад харуул. Нөгөө талын байшингийн гэрэл ассан байлаа. Дотор нь хэн нэгэн хөгжим тавьж байгаа бололтой. Эси живж яваа хүн ус атгах шиг тийшээ зуралдан очив. Тэр эргэлзэн эргэн тойрноо ажиглаж байх зур. Нэг эрэхтэй гинэт гарч ирэв. Эси айсандаа цочин ухс хийлээ. Гэхдээ удалгүй айдас нь баяраар солигдов. Эцэст нь нэг амьд хүнтэй таарлаа шүү дээ. Тэгээд тэр хүн нь яг ослын үед арын суудалд сууж явсан комик зураач Джейсон байв. Түүний туусан зүйл Эситэй яг адилхан. Сэрээд үзэхэд л хотхоны хүмүүс алга болчихсон байжээ. Хоёул ярилцагч завдалгүй. Даруй цагдаагийн хэсэг рүү тусламж гуйхаар давхлаа. Гэхдээ цагдаагийн хэсгийн том хаалга хагас онгорхой байлаа. Дотор нь ч мөн адил хүн амтан алга. Ширээн дээрх кофеин хүртэл бүлийн хിവэрээ уур савсаж байв. Радиогоор зөвхөн шаржигнсан шуугианс сонсогдно. Ямар ч мэдээлэл огт баригдахгүй. Тэр хэн нэгэн санаатаагаар дохиог нь үүмүүлж байна гэж тааварлав. Тэгээд шургуулганаас гар буугаа шүүрч ав. Хот руу очиж тусламж дуудах хэрэгтэй гэж шийдлээ. Гэтэл хоёр хүн хотхоныг орхих гэж байтал нүдний өмнөх дүр зурагт гацаж алмаарч хоцров. Замын төгсгөл тэр чихтэй. Өтгөн хар мананд бүрэн хаагджээ. Амьд юм шиг тасралтгүй мэрэлцэн буцалж хөрөөн. Джейсон сэтгэлдээ айцаа дарж гараа манан руу хийтэл шургууллаа. Гэвч ямар ч сонин зүйл болсонгүй. Харин түүнийг өтгөн манан руу гүн оруулна гэвэл тэр юр зөрхлөхгүй байв. Тэд хоёр аргагүй чиглэлээ өөрчилж өөр замаар хотхоноос гарахаар оролдов. Гэвч бүтэн тойроод байж сая нэг юм ойлгов. Гарц болгоныг хар манан бүрхжээ. Бүхэл хотхон яг л далаад бүслэгдсэн ганцаардмал арал шиг. Эси оршин суугчдын алга болсонд хар манан холбоотой байж магадгүй гэж сэжиглэв. Харин яг яаж холбогдсныг нь тааж чадсангүй. Тэнгэрийн өнгө аажмаар харанхуйлж эхлэхэд тэд бүргэрийн газар руу орч юм идэх гэсэн юм. Гэтэл шилэн хаалгыг түлхээд орох мөчид шууган гинэт тесрэх шиг нижигнэв. Дотор нь суудал үлдэхэргүй дүүрэн. Үйлчлүүлэгчид хундаг өргөн инээлтэн. Эси баярлан урагш гүйж очоод мэндэллээ. Гэвч тэд хоёр хичнээн дуудаадч хинч анзаарсан шинжгүй. Джейсон итгэсэнгүй гудамжны үзүүр рүүгүй. Тэнд ч мөн адил байдалд автагдав. Дэлгүүр доторх ил газар дээрээ зарцсан зогсож буланд байгаа ширээ рүү нүдэн татагдав. Тэнд 10 хэдэн жилийн өмнө өөд болсон түүний аав эгч сууж байлаа. Нөгөө талд нь хоньны ивэр шиг хоёр гизэгтэй бяцхан охин. Яг 10 настай үеийн өөрөө байв. Эсэ чичирсээр гараа сунгаж аав эгчийнхээ хацрыг хүрхийг хүсв. Гэтэл нүдний өмнөх дүр зураг гинэт замхарлаа. Бүргэрийн газар ахин хоосон оргиж ширээн дээрх тоос мөсөн хүйтэн сандал ширээл үлдэв. Джейсны нуруугаар хүйт даав. Би параллел орчлонд шидэгдсэн юм болов уу? Тэр ослын дараа сэрэх үеэ санахад яг л хитэн 10 өдрөөр сахлаа хусаагүй мэд санагдсан. Эси өөрийнх нь сууг ус юр бусын шиг ургасныг санаж толгой дахин өөрт нь ч бас төстэй хачин өөрчлөлт гарснаа илтгэв. Джейсон ил хоёр дахин хар манангийн захад ирэв. Энэ удаа тэр тусгаалan рүлэт авчирсан байлаа.
Тэд хар манан цаг тутам. Нэг цагт ойролцоогоор 1,3 км-ийн хурдтай урагшиж байгааг хэмжив. Энэ хэмнэлээр тооцвол 64 цагийн дараа хар манан хотхоны төвд хүрнэ. Тэгэхээр бүх хотхон хар мананд залгуулна. Тэд хар манангийн төрөлтийг зогсоох хүчгүй болохоор ганц арга нь хотхоноос зугтах. Гэвч энд метро гэж алга. Цөөн хідэн заманч хар мананд хавчигджээ. Элийн нүд гинэт гялс хийж үннийг олох гол түлхүүрийг оллоо. Дараагийн мөчөд тэд хоёр эмнэлгийн харуулын өрөөнд хурч очив. Эмнэлгийн хяналтын камер нь эвдэрчгсэн байсан ч гэхдээ мис засын өрөөний дууны бичлэг үлдсэн байлаа. Дотор нь хоёр эмчийн яриа эгшүүлж байсан юм. Тэд нэг хүний тухай ярилцаж байх шиг. Тархиндаа гэмтэл авсан өвчтний тухай. Амьд гарах найдвар нь тун бүрхэг гэж. Тэгтэл тэд бүр Эли гэдэг нэрийг хэлчихв. Хоёул айдас давтсан чигээрээ бие рүүгээ харц солилцов. Тэгээд тэр дороо яаралтай тусламжийн өрөө рүү дахин орлоо. Гэвч хяналтын төхөөрөмж дээр судасны цохилт минутанд 120 хэвээр гэж гарч байв. Джейсон Элийг суусгаад гүнзгий амьсгаа ав гэж хэлв. Удалгүй төхөөрөмж дээрх тоо аажмаар бууж эхэллээ. Эцэст нь хэвийн хэмжээндээ оромцогцов. Джейсон үнэн учир нь юу болохыг бүтгэн тааварлав. Тэгээд хажуугийн өрөө рүү дахин гуйв. Тэнд ч бас ижилхэн нэг хяналтын төхөөрөмж байсан юм. Дэлгэцэн дээр нь ослоос хойш 2 сар өнгөрсөн гэж гарч байлаа. Джейсонд гинэт нэг айхтар зоримог бодол орж ирэв. Магадгүй тэр ч элэж үнэндээ сэрээгүй. Харин ослын үеэр хүнд гимтээд тэр хар манан үхэл ойрцны дохио байж мэднэ. Тэгвэл хар манан хүчээрч болов нэвтлэхээс өөр аргагүй. Хоёул дахин хар манангийн захад ирлээ. Үхлийн ирмэг дээрээс амьдрал шүүрэх шийдэмдий сэтгэл тээж. Джейсон Элийг дагуулад толгой төрүүлэн шунган орлоо. Эс шороо нүүр нүдгүй нүдэж өвтгөм хатгав. Эли бараг тисгээ болох мөчөд асад гинэт нэг цагаан гэрэл асаад ирэв. Үүний араас шуурга аажмаар намжив. Нүдний өмнө эртний маягийн чулуун хаалга ил гарлаа. Газар тоо томшгүй олон түлхүүр асгарсан байв. Джейсон нэгийг нь түүж аваад цоожны нүхэнд шургууллаа. Дотор нь ямар нэг юм мөлхөж хөдөлж байгаа мэт харагдав. Гэвч чулуун хаалга огтхон ч хөдөлсөнгүй. Тэр дахиад оролдоод үзэх гэсэн ч Эли ойролцоо нэг хатсан худаг байгааг анзаарлаа. Эргэн тойронд нь бүдүүн гимж мушран ороосон байв. Намхан баргил архиран хурч ирлээ. Худаг доторх мангас гимжийг чангалан татаж ямар ч мөчөд мөлхөөд гарч ирхэн гэж санагдав. Эли Джейсон хоёр байдал бишцнийг ойлгов. Тэгээд өтгөн манангаас зүгтэн гарч однохой. Арын архиран улам бүр ойрцоор аз болоход мангас араас нь гарч ирсэнгүй. Джейсон зэсгийн дэлгүүр рүү дайрч орон ангийн буу ухаж оллоо. Эргээд гарах гэж байтал замын нөгөө талын байшингаас гэрэл асуув. Хаалгыг түлхээд ортол. Джейсон энд өөрийнх нь гэр гэдгийг баттай мэдв. Тэр бага насныхаа өөрийг харлаа. Ширээн дээр бүхийд суугаад комик зурж байв. Ээж нь зочны өрөөнд уур нь хөдөлж, аав нь чимээгүйхэн дөхөж ирээд түүнд наадмын тасалбар шургуулж өглөө. Джейсоны харц комикийн дэвтэр дээр тусав. Сүүлчийн хуудсан дээр нэг чулуун хаалга зурсан байлаа. Хар манан дотор харсан тэр хаалгатай яг адилхан. Шалтгааныг нь хоёул ухаж амжаагүй байтал хар манан аль хэдийн хотхоны захад тулж иржээ. Хатсан худгаас архиран дахин сонсогдов. Хоёул хамгийн ойрын цагдаагийн хэсэг рүү шурган орж зогтов. Ширээний доор арай гэж шургаж амжтал. Тэр мангас хүртэл араас нь дагаад орж ирчихв. Ширээн дээрх нүх сүвээр Джейсон мангасын цээжинд нэг түлхүүр зүгтснийг олж харлаа. Тэр дороо энэ л чулуун хаалгыг онгойлгох гол түлхүүр гэж зөнгөөрөө бодов. Тэгээд зориг гарган бууныхаа амийг тийш сунгав. Сум мангасын биеийг нэвт сүлбсэн. Гэвч тэр хөдөлсөөр л байв. Хитэнтэй архирч хаад сурггүй алга болов. Джейсон сандарсандаа яахаа мэдэхгүй болов. Мангасын биед байгаа түлхүүрийг авч чулуун хаалгыг нээвэл хар мананд бүслэгдсэн энэ гарцааг тайлж чадна. Учир нь энэ бүхэн яг түүний комик зохиосон дүрэн байлаа. Эсигийн зүрхэнд найдварын оч асав. Тэгээд тэр зоримог нэг арга бодож оллоо. Джейсон гар бөмбөгийг задалж түр зуурын тесрэх хэрэгсэл хийв. Эли супермаркетаас томоос том шинхэн гахаан махчирч ирлээ. Тесрэх хэрэгслээ махан дотор нуув. Ингээд ангийн өрх бэлэн боллоо. Үнэхээр удалгүй. Мангас махны үнэр даган алхам алхмаар ойртож ирэв. Олон хүлээсэн Джейсон яран оч залгуурыг татлаа. Гэвч төсөөсөн дэлбэрэлт болсонгүй. Яг тэр үед нэг сум тусахад тэнгэр дөргөх мэт дэлбэрэлт нижигнэн сонсогдов. Мангасын дүр галын гэрэлт залгуулв. Хоёул доош яран гүйж түлхүүрийг хайлаа. Гинэт булангийн цаанаас газар хөдөлгөн архиран дуулдав. Тэр мангас амьд хിവэр байжээ. Төрөний дэлбэрэлт түүний биед байсан гинжийг тас цогсон байв. Хурдан ч өмнөхөөсөө бүр илүү болсон байлаа. Ил хоёр галзуурсан мэт хурдлан зогтов. Даанч эцэст нь мангас тэднийг гүйцлээ. Джейсон цуснд будагдан газар нуран унав. Амьсгаан тасрах шахсан Джейсоныг хараад ил хамгийн нандин зүйлээ алдсан мэт болов. Зүрхэнд нь нэргүй хилэн дүрлцэн асуув. Мангас дайран ирэх тэр агшинд тэр газарт унсан лааны суурийг шүүрэн авч мангасын биеийг хайр найргүй сүлбэн хатгав. Мангас бүрмөсөн нам гүн болмогц. Эли цээжинд нь шигцэн түлхүүрийг суулж авлаа. Түлхүүр чулуун хаалганд орсон тэр мөчид Эли эмнэлгийн орон дээрээс гинэт сэрв. Тэгэхэд л тэр ухаан орлоо. Түрүүн хотхонд туусан тэр аимшигт явдлууд магадгүй өөрийг нь ухаангүй байх үеийн ухамсарын ертөнц байсан аж. Тэр галзуурсан мэт туслын гуурсаа тас татан аваад хажуугийн өрөө рүү гүйн орлоо. Гэвч Джейсон тэнд байсангүй. Гэхдээ Эли бууж өгсөнгүй. Харин Джейсны гэрийг олж очив.
Хаалгыг нээтэл түүнийг нэг асрагч өгтөв. Нөгөө хүн Джейсон ослын дараахан удалгүй имлэгээс гарсан гэж хэлв. Гэхдээ тэр хоёр хөлөө болон ослын дараах бүх дурсамжаа алдсан байлаа. Элигийн зүрх шууд ангалын ёроол руу унчих шиг болов. Харин асрагч Джейсны саяхан зурсан комикийг гаргаж иртэл. Дээр нь хар манан мөн цээжиндээ түлхүүр шигдсэн мангас зурсан байв. Тэрч бүх хэл хоёул бүргэрийн газарт харсан бага насны дүр зурагч байлаа. Эли комикийг барин Джейсныг олж очоод хуудсыг нь нэг нэгээр нь түнд үзүүлв. Тэгээд хоёул ухамсарын ертөнцид ам өглөө хамт туусныг ярьж өглөө. Джейсны харц бодлоноос аажмаар тодорч эхлэв. Өмнөх Эли түнд учир битүүлэг атлаа дотн санагдав. Гэвч кино энэ хүрээд гинэт өндөрлөн. Джейсон үнэхээр ухамсарын ертөнцид орж байсан уу? Эсвэл Эли төстэй комик өмнө нь үзсэн учраас ухамсарын ертөнцид түүнийгээ дүрчүүлсэн үү? Гэдэгт ямар ч сэжүүрч тайлбарч өгсөнгүй. За ингээд өнөөдрийн тайлбар энэ хүрээд дууслаа. Та бүхэн сэтгэгдэл хэсэгт өөрсдийн бодлоо үлдээгээрэй.